Сайн уу? Ано байна. Миний хувийн санхүүгийн хувьд 6 дугаар сар ямар сар байсныг эргэн харцгаая. За тэгэхээр мөнгөн урсгалын хувь хэмжээг наагаад үзэх юм бол 43.6%-ийг хувийн хэрэглээ, 20.95%-ийг хоол хүнс, татвар шимтгэл 17.9%, аялал 8.89%, тээвэр шуудаа харилцаа холбооны зардал 240%-ийг, гэр ахуйн зардал 167%-ийг, чөлөө цаг 128%-ийг, за эрүүл мэнд тэг 140%-ийг, бусад зардал 289%-ийг бүрдүүлсэн үзүүлэлттэй байжээ. Энэ дээр нэг хэдэг нэг тийм астериск гэх юм уу тиймэрхүү зүйлсүүд байгаад байгаа юм. За ер нь нийт зардлын хэмжээгээр багцаар наагаад үзэх юм бол энэ өнгөрсөн 11-р сараас хойш байгаагүй хамгийн өндөр зардалтай сар байсан гэдгийг бол онцлох нь зүйтэй байх. Угаасаа яг дунд нь аялал ороод ингээ явчихгонгууд нэлээ ингээд өсөөд ингээд ороод ирдэг л дээ. Нөгөө талаасаа хувийн хэрэглээ бас өндөр байгаа. Одоо аялал хувийн хэрэглээ хоёрыг илүү холбоод тайлбарлаад үзье л дээ. Хэрэв миний видеоыг үзэж байгаа бол өнгөрсөн 6 дугаар сард би Солонгос руу явсыг та нар анзаарсан баг. Гэхдээ энэ үеэр илүү нөгөө brand trip буюу иймэрхүү familiarization trip дээр явж исэн учраас ихэнх зардлууд нь бол урьж салаас бол таагдсан байсан. Гэхдээ бас яг аялалтай холбогдлолтой зардлууд бас буюу өөрөөсөө гаргасан зүйлсээс байгаа учраас энэ тодорхой хэмжээгээр ороод ирчихсэн. Гэхдээ би аяллаа үеэр хэрэв магадгүй хувийн хэрэглээ, хоол хүнс гэх зүйлсийг хэрэв авсан бол би нэг аяллаа зардал тооцоолдоггүй. Тухайн зардлын core яг мөн чанар нь юу вэ гэдэг рүү нь холбож өгдөг байхгүй юу. Тэгэхээр ихэвчлэн аяллаа үеэр би яг нэг хувийн хэрэглээний зүйлсийг аяллаа үеэр авдаг. Тийм болохоор ирэхээр хувийн хэрэглээ маань нийт зардлын бараг тал руу нилээд өгөхөд ороод ирсэн байгаа нь энэ аялалтай бас шууд холбоотой юм дам байдлаар холбоотой ороод ирж байгаа юм. За цаашлаад бас нэг сонирхолтой зүйл нь ерөнхийдөө миний зардлын нилээд одоо 2 дахь хамгийн том хэсэг бол яг татвар шимтгэл болдог. Гэхдээ энэ сарын тухайд бол 18 орчим хувь болсон байгаад бас би нөгөө ээлжийн амралтаа авж яагаад одоо энэ аялалд явсан байхгүй. Тийм болохоор нөгөөний 6 дугаар сард бодогдсон ажлын өдөр маань цөөхөн учраас бодогдсон цалин нь бас бага. Тийм болохоор тэрийг шууд дагаад оногцсон татврын одоо нэрлсэн хэмжээ нь бас бага бол явчингууд эзлэх жингээрээ бас ингээд буураад ороод ирж байгаа юм бас хачирхалтай. За гэхдээ бас нэг юм бас онцлох гэсэн юм. Эрүүл мэндийн зардал бол нэг одоо тэг 140%-ийг бол бүрдүүлсэн байгаа гэдэг нь нэг тийм чухал хэсэг бол биш байж болох ч гэсэн би яг одоо хөлөө гимтэж гисэн явж байгаа байхгүй. Тусдаа broadcast channel дээр ярьсан байгаа. Тэгтээ эрүүл мэндийн даатгалтай учраас нийт одоо абсолют дүн нь ингээ бага болоод ороод ирсэн. Тэг 14%-тай. Тэгэхээр хэрвээ байгаагүй бол даатгалгүй байсан бол айгүй өндөр эрүүл мэндийн зардал гарах байжтэй гэж би ингээ бодоо сууж юм л да. Тэгээд ихээр бас энийг айгүй онцгой нэг юм дурдах зүйл байгаад байгаа зардал дээр бас даатгал айгүйх тийм хэмжээг бас бууруулд юм байна да гэж юм бодол бас төрж байна. Яа. За амар 3 минут дотор базж хэлэхэд нэг иймэрхүү байна. Та нарын хувьд 6 дугаар сар чи ямар сар байсан бэ? Комментээр хаалцаарай.